Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Монголын баялаг дэлхийн иргэн гэдэг хилцүүлэг яриа. Бид нэг богинохон хилцүүлэг яриа хийж эхлүүлээд одоо баггүй хугацаас өнгөрсөн байна. Тэгээд энэ удаагийн дугаартаа би өөрийнхөө бас баг сургуулийн найзаагаа урьж оролцуулмаар санагдаж байгаа. За тэгээд найз маань бол бас Монголд биш өөр улсад амьдарч байгаа. Тэгээд байгаа улсынх нь онцлогоос болон мөн өөрийнх нь одоо хүүхд хүмүүжүүлж байгаа арга барил зэрэг олон сайхан талуудаас нь миний хувьд бас их үлгэр дуурайл авмаар маш сайхан гэр бүл учраас энэ удаад найзтайгаа ярилцахаар ингээд зориод байна. За ингээд найзаагаа өөрийгөө сайхан танилцуулаач гэж хүсмээр байна. За хаана амьдарч байгаа вэ? Одоо ямар мэрэгжилтэй, яаж яваад юу хийдэг хүн байна? За өөрийгөө нэг сайхан товчхон танилцуулах хөө өнөрөө. За тэгээ. За сайн байна уу? Намайг Болдоотрын өнөр жаргал гэдэг. Одоогоор Америк нэгдсэн улсын Кентаки мужид гэр бүлээр амьдарч байгаа. Тэгээд мэрэгжлийн хувьд бол Японы Шиншүүгийн их сургуульд бакалаврын эдийн засгийн мэрэгчлэр бакалаврын зэрэгтээ төгссөн. Америкт ирээд одоо 7 дахь жилдээ амьдарч байна. Хүүхдүүд маань бүгдээрээ энд төрсөн. Тэгээ одоогор бол хүүхдүүдээ хараад хүүхдүүдээ өсгөнгөө одоо гэртээ гэх юм хүүхдүүдээ өсгöd байж байгаа. Ээж байна. Баярлалаа. Мундаг ээж байна. 3 хүүхэдтэй тийм ээ. 3 айгу ойрхон насны хүүхдүүд байгаа. Тэгээд сая анзаархад бүгдээ монгол хэлээр ярьдаг юм байна. Монголоор айгу сайн ойлголцдог юм байна. Тэгээд хүүхдийнхаа бас тий хэдий Америкт төрсөн ч гэсэн хэл соёлын хувьд монгол хэлээрээ байнгын ярьж бас монгол хэлийг нь маш сайн эзэмшүүлж байгаа хөдөлмөрч ээж байна гэж харлаа. Мундаг юм аа. Тийм баярлалаа. Ер нь багын их сурлах сайтай хүүхдээсэн санагддаг. Миний санаж байгаагаар одоо хичээлдээ маш онд сурдаг байсан. Одоо ангийн дарга байсан. Ер нь бол их багаасаа маш сурлах сайтай одоо хүүхд байсан байгаа. Тэгээд өнөөдрийн манай энэ хилцүүлэг ярианы гол одоо сэдв буюу асуулт бол ерөөсөө хүмүүжлөө боловсрлуул гэсэн талаар ихэвчлэн ярьдгийг. Тэгээд манай өнөр жаргалын маань хувьд ер нь хүмүүжил гэж юу юм бэ тийм ээ? Хүмүүжил боловсрол хоёр ер нь хүнд одоо хүмүүжил нь эхлээд байх ёстой байгаа, дараа нь боловсрол нь олгогддог юм уу? Ер нь боловсралтай байсан хүн бол хүмүүжилтэй хүн гэж хэлэгддэг юм уу те? Хувь хүнийхээ хувьд ер нь хүмүүжил боловсролын талаар ямар ойлголттой байдаг вэ? Энэ талаараа хаваалцаач. За хүмүүжил би болохоор одоо нөгөө ер нь нэг хүнийг хүн гэдэг чинь одоо өөрөө нөгөө сэтгэл зүрэхтэй оюун ухаантай тэгээ сүнсэн бийтэй гэж яриад байдаг шүү дээ. Би ерөнхийдөө тэр тал итгэдэг гэх юм уу? Тэрэнд итгэдэг байхгүй. Тэгээд хүмүүжил гэдэг нь яг нөгөө хүний сэтгэл зүйч гэдэг юм уу? Яг тэр сэтгэл зүрх гэдэг юмыг энэ одоо хөгжүүлж өгдөг юм гэж ойлгодог. Хүн байх одоо хүн гэдэг чинь сэтгэлтэй учраас тэр сэтгэлээ одоо яаж авч явах уу? Яаж хүнд хандах уу те? Гэдэг талаас нь хөгжүүлж өгдөг юм хүмүүжил юм болов гэж боддог байхгүй. Тэгэл хүмүүжил гэдэг бол хүн байх тухай л гэж би бол боддгийг. Боловсрлыг бол одоо нөгөө хүний нөгөө нэг хэсэг нь одоо оюун ухааныг нь хөгжүүлж өгдөг. Тэгээд оюун ухаантай амьтдаас ялгаатай нь оюун ухаантай тийм. Тэгээд тэрийг оюун ухааныгаа хөгжүүлээд ажил хийх гэдэг юм уу? Яванда одоо өндөр түвшний мэрэгжлийн ч бай одоо юу гэдэг академик гэдэг юм уу те сургууль соёлд ороод юм хийгээд явхад бол хэрэгтэй юм нь бол боловсрал гэж боддог байхгүй. Тэгэхээр тийм л ойлголттой тий. Тий. Маш зөвл ярьж байна л да. Яалтчгүй одоо хүмүүжил гэдэг бол яг энгийнээр ойлгоход угаасаа хүн бол хүн л байх нь чухал байдгийн байна гэж тийм ээ. Бид нар ер нь тэгэл ээж аваасаа ч гэсэн багасаа л ер нь тэгэл хүн шиг л бай, худлаа ярихгүй бай, үнэн шудраг бай. За тэгэл зөвл яв гэл ерөнхийдөө аав ээжээрээ хэлүүлдэг байж одоо ингээд бодоод байхад тийм ээ. Тэгээ ерөнхийдөө хүнтэй нэг сайхан өдөөс нь хараад нэг сайхан мэдлээд
ярьждаг. За тэгэл хүний асуусан асуултанд нэг сайхан тодорхой хариулаад өгчдөг нэг тиймэрхүү л байхад ер нь энэ хүмүүжлтэй хүүхчүү гэж одоо эцэг эхчүүд байдаг юм уу тийм ээ томчууд маань хэлдэг байлаа. За тэгээд бидний баг байхад одоо сургуулийн нөхцөл байдал ч гэсэн одоо ч гэсэн ер нь ялангуяа манай Монголын нөхцөл байдалд бол одоо энэ боловсрал гэдгийг тийм ээ ямар нэгэн сургуульд сурж диплом хүлээж авах нь одоо илүү чухал байх ч юм уу тийм ээ. Диплом гэдэг зүйлийн одоо үнэлэмж ерөнхийдөө энэ боловсролын үнэлэмж гэдэг зүйл дээр бас жоохон алдагдсан талууд байдаг болов уу гэж зүгээр хувь хүнийхээ хувьд боддгийг. Тэгээд өнөөгийн маань хувьд бас тэр тал дээр ямар ойлголттой байдаг вэ тийм ээ. Ер нь энэ боловсролыг дипломоор хэмжиж болдгийм болов уу? Ер нь боловсрол юугаар хэмжигдэх юм бэ? Хэмжигдэхэр зүйл гэд бодоход юугаар хэмжигдэх юм болоо ер нь боловсрол маань. Би одоо Японд төгсөхөд бол яг бас л яг л диплом авч байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг мэрэгшиж бол төгсөгдгөө учраас ерөнхийдөө их сургуулийн 4 жил сураад төгссөн хүн гэдэг маань диплом аваад төгссөн хүн гэдэг маань ерөнхий академик одоо мэрэгжлийн талын үндсэн мэдлэгтэй. Тэгвэл тэрнээсээ гадна одоо зөвхөн сураад байхгүй шүү дээ. Тэрэнд чинь янз бүрийн дугуулын секцэд хамрагдана, олон хүүхдүүдтэй нийлж одоо янз бүрийн прожект ажиллуулна тий. Бүхэл төрлийн юмыг өөрийнхөө сонирхлоор оролдож хийж өтсөн хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо бакалаврын зэрэгч гэдэг юм уу юу бол зөвхөн диплом авчлаа гэдэг энэ хүн болчлоо гэж үзэх бол миний бодлоор өрөөсгөл байх л та. Тэгэхээр тэр бол нэг бодлын зүгээр одоо хим хэмжээч гэдэг юм уу стандарт энэ хүн 4 жил сураад төгссөн гэсэн юм харуулж байгаа болохоос биш. Үнэхээр яг тэр юундээ одоо дүүцхөөц гэдэг юм уу тий. Юу нь бас хүн болгон өөр байгаа гэж бодож байна. Тийм яг өнөө энэ ялангуяа одоо Америкт бол жишээ нь ахлах сургууль төгссөн хүүхдийг одоо их сургуульд авахтаа жишээ нь айгүй өндөр янз бүрийн шалгуур тавьдсан байлээ л дээ хараад хахад. Зөвхөн оноо одоо дүн сайтай гэж ярьдаг шүү дээ. GPA гэж яриад байгаа энэ бол тэр нь зөвхөн өндөр байхаас гадна заавал ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож исэн үү тий. Эсвэл ямар нэгэн одоо сайн дурын үйл ажиллагаа хийдэг байсан уу гэдэг шалгуур бүр заавал байх хэвээр. Тэрийг нь заавал хардаг. Тэгээ тэрүүгээрээ одоо зөвхөн сурхаасаа гадна нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлсэн ямар нэгэн шинэ прожект эхлүүлсэн тэр нь амжилттай явж байгаа ч гэдэг юм уу байх тусмаа мундаг сайн сургуульд орох магадлал ихтэй болт юм билээ. Тэгэхээр хүнийг яг одоо битээр ярьж байгаа айгүй л одоо тэр хичнээн хэр зэрэг хүмүүжлэлтэй гэж юм уу хэр зэрэг сайн хүн бэ хэр зэрэг боловсралтай одоо боловсралтай биш нэг одоо мэдлэгтэй ч гэдэг юм уу те сайн тийм оюун ухааны одоо оюуны чадамжтай хүн бэ сэтгэл зүйн чадамжтай хүн сэтгэлийн одоо юу гэдэг хүн шиг тийм сэтгэлтэй сайхан хүн бэ гэдгийг бас хоёр үгээр хаадах шиг байна. Тийм биш үү те. Нөгөө хувь хүнийх нь одоо юу гэдгийг зүгээр энэ одоо сурлах сайтай хүүхэд гэхээсээ илүүтэйгээр тийм ээ олон нийтэд тийм ээ нийгэмд хэр одоо нийгэмшиж чадах хүн бэ бусдтайгаа хэр одоо харилцаатай тий олон нийтэйгээ ямар оролцоотой байж чаддаг хүн бэ тий тэр нь одоо олон талын шалгуураар харагдах нь шүү дээ тийм ээ чи одоо багасаа мэдээж ингээд бэлтгэгдээл одоо сургуульд дугуулсан секцэд явж гин одоо уралдаан тэмцээнд орж ийн гэдэг чинь энэ хүүхэд маань хэр одоо сэтгэл зүйн хувь бэлтгэгдсэн хүүхэд вэ гэдгийг нь бас айгүй их сайн харж чадах нь шүү дээ тийм ээ тэрloo хувь бэлтгэгдсэн төвчээштэй тэгээ хүний төлөө ажиллаж чаддаг сэтгэлтэй байхгүй тий хүний төлөө ажиллана гэдэг чинь бас айгүй чухал чадвар байгаа байхгүй тий хичнээн сайн мундаг одоо юу гэдгийг толгойтой мундаг байлаа гэж хүний төлөө гэж бодож чадахгүй тэл өөрөө ингээл дан амбиц авгуул яваад байл бас тэр чинь яванд одоо ялангуяа ирж байгаа одоо шинэ ирүүн үед бол тэр бол айгүй явахгүй чадвар болчиход байгаа байхгүй юу ганцхан мундаг сурдаг байлаа гэдэг тэрээс ямар ч юу боломжгүй болчиход байгаа байхгүй тэгэхээр яг хүний төлөө одоо ажиллаж чаддаг хүнд тусалж чаддаг те тэрийг бүр сэтгэлээсээ хийдэг тэгээд тэрийгээрээ бүр бусад араасаа хүмүүсийг олон хүмүүс одоо байлан дагуулна гэж хааш юм гэхдээ хүмүүсийг те урайлан дуудаж би ийм юм хийж ингэж хамтдаа юм хий бүгдээрээ ийм юмыг одоо бий болгооч гэдэг юм уу тийм тийм хүмүүс бол ялангуяа Америкт бол тийм хүмүүсийг бэлтгэх гэж зориод үдэг юм шиг санагдаад байгаа.
Тэгэл тэр талаас нь бас үнэхээр сонирхолтой юм байна. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хоорондын харилцаа айгүй чухал байна гэхлээр би гэдэг үзлээс илүү нөгөө би тэгэл одоо бид нар чих ярьдаг болсон шүү дээ. Би үзлийг бишээ би дээрээ байя гэдэг. Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнууд бол голчлон баримталж явж штэ тийм ээ залуучууд яа тэрлүү илүү. Тэгээд би бас анх эрэхтэй Америкт одоо бидний Монголд байхдаа боддог байсан бол Америк бол нэг айгүй тийм одоо би бол ингэх дуртай би ингэмээр байна би тэгмээр байна гэдэг ч юм ингээд нэг өөрийгөө ингээд нэг төвчлсөн үзэлтэй ч юм шиг санагддаг байсан надад бол одоо кинон дээр харахад тэгэл одоо ямар нэг хэрэг одоо юу гэдгийг үл ойлголцол гарлаач гэдэг юм уу те тэгэхэд үгүй би тэгмээр байна би ингэмээр байна гэж хоёлаа те тэгэж үгээл Монголд бол бид нар чинь харахад ч өө тэгэл яг хоорондоо эвтэйхэн тэгэл ушуухаа юу олчихгүй тэгэл те барыг тэгж бодогдохоор байдаг гэсэн. Тэгээ энэ дээрээ одоо ингээд ажиллаад ахаар үндсэн тэр нөгөө бид гэдэг үндсэн ойлголтыг чинь үндсэн яг би гэдэг одоо хүний олцсон байх ёстой юм шиг санагдаад байгаа юм л та. Яг одоо жишээ нь би бол өнөр жаргал гэдэг хүн бол ийм юм дуртай ингэж чадна. Энийг бол хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгвэл би бол хүний төлөө ингэж ажиллаж чадна ч гэдэг юм уу юу гэдгийг ингээд яг өөрийнхөө ингээд юг одоо онцлогийг олоод тий. Тэг яг тэр чугмынхаа дагуу хүмүүстэй нийлж ажиллаж чаддаг. Тийм чадвартай л байх юм бол бүр хамгийн сайн ундаг нэг юм л явах юм шиг санагдаад байгаа. Зөв хувь хүнийхээ хувьд өөрийгөө айгүй зөв тодорхойлцсон байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо манай багаас нөгөө нэг яадаг штэ хүүхдүүдийг юм ингээд би тийм дуртай юм дуртай ч гэдэг юм өөрийгөө хар за гочингэл хийжээчтэй ч гэдэг юм ингээд нэг жоохон эргэн тойрныхын хүмүүстэй ингээд нэг өөрийнхөө үзэл бодлыг жоохон тулгах ч гэдэг юм уу шахах ч гэдэг юм ингээд хүүхдүүд ингээд ерөөсө сонголт их бага өгöd идэг гэсэн юм байна гэж бол анзаараад байгаа. Тэгэл одоо энд Америкт бол чинь юу ч гэсэн аавч нь хүүхдүүдээс асууж чи одоо яамаар байна? Тийш яв тогломоор байна уу? Ийш яв тогломоор байна уу? Ийм хөвц өмсмөр байна уу? Ийм хөвц өмсмөр. Ийм мэдмэр гэл бүх юм дээр багаас нь хүүхэд өөрөө шийдвэр гаргаж сурд юм байна. Тэгээд ирэхээрээ би ийм юм дуртай, би ийм ажил хийн. Тэгнэ гэхээр яг тэр нөгөө өөрийгөө мэдчихэж байгаа болохоор тэр ажил дээр амжилт гаргах нь айгуу тийм өндөр магадлалтай болчихж байгаа. Тэгээ ажил дээр амжилт гаргаад ирэхээр тэр хүн мэдээж юу гэдгийг орлогын их өсрөн баталгаатай болоод эхэлнэ. Амьдрал нь доктортой болоод эхэлнэ. Амьдрал доктортой болсон чинь гэр бүл зохиогоод явсан ч гэсэн ер нь бол айгүй тийм баттай тийм сайхан амьдралд хүрэх юм нь бол болчиход байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ нэг тийм одоо юу гэдгийг Аз хүмүүсээс харахад бол нэг тийм би тэгэхгүй би ингэхгүй гэж анх ингээд сонсоход бол одоо ямар сайн ингээд тэгээд яаж нээлж ажилдаг хүмүүс гэж тэгж бодогддаг. Гэхдээ яг тэгээд би бол ийм дургу би бол ингэдэг тэгээд анханасаа хэлээд за тэгвэл ингэж ажиллая. Чи энэ талаас нь ингэж байгаа бол за энэ дургу бол тэгвэл ингэж ажиллавал яах вэ гэдэг нь баян ингээд аргыг нь олж явдаг гэдэг юм уу? Нөгөө solution гэж яриад тах шиг энэ юу ч хийсэн гэсэн тэгэл бүх хүмүүс ингээд ерөөсө хоорондоо ингэж уус чадах нь шүү дээ тийм ээ. Ерөөсө чи юм байх ёстой гэсэн юм байхгүй. Чи бол чи өөрийнхөө бай. Чи бусдаас ялгаатай. Тэрийг бол би хүлээн зөвшөөрч байна. Тэгтээ хоёулаа ийм үр дүн төрөхийн тулд ингэж ажиллах хэрэгтэй байна. За одоо яах вэ? Одоо арга дээр л бодъё гэл те. Ямар арга зам бэ? Ингээл арга замаа л хайгэл явчихдаг. Тэгэхээр их зүгээр тэр нь их зүгээр юм шиг санагдаад байгаа. Тэр нь үнэхээр бас их чухал чадвар байна шүү дээ. Тэр чинь тэгэхээр нөгөө цаашдын зорилгоо хоёулаа тогтооч чинь тий хувь хүмүүсийн үзэл бодол тэр байна тэр ойлгомжтой. Таныг би хүлээн зөвшөөрнө, таныг би хүндэлнэ. Нэг ясандаа айгүй тийм ёс зүйтэй байна ш тийм ээ. Хувийн одоо хүний хувийн асуудалд одоо тэгж айхтар хүч түрэн орохгүй хүний эрхийг бас хүндэтгсэн тийм ээ. Тий. Айгүй тийм тэр хоёр хүний тий одоо зорьсон зорилго одоо ажлын эцсийн үр дүн энэ төр бол бид нар бол ингэж нэгдэх ёстой юм а гэдгийг анханасаа айгүй зөв тодорхойлж чаддаг тий хэмжээ хязгаараа айгүй зөв тогтоож чаддаг. Айгүй зөв чадвар байна тий. Магадгүй энэ чадваруудыг одоо хүүхдүүдийг нь бүр багаас нь одоо гэр бүлийн орчиндоо ч байдаг юм уу тийм ээ ээж аавын оролцоо за мөн сургууль цэцэрлэгийн оролцооноос энэ их хамааралтай байдаг болов би өнөөгөөс сонсоход бол хүүхдүүдээ ерөнхийдөө гэртээ өсгөдөг гэж ярьж байна тийм ээ тэгээд гэртээ одоо ингээд өсгөх явцад одоо залуу гэр бүл за залуу ээжийн хувьд ингээд хүүхдүүдээ өсгөж явах ер нь юуг олж харж байна чиний хувьд одоо ололттой амжилттай талууд ямар талууд байна вэ гэртээ өөрөө хүүхдээ харсны сайн тал гэж тэгэхээр
хамгийн нэгдүгээрт бол би Монгол хүн төрүүлсэн Монгол хүүхэд өсөж байгаа. Тэгвэл Америкт өсөж байгаа. Америк гэдэг улс маань зөвхөн нөгөө одоо юу гэх юм одоо энэ тэгэхээр ярьдаг те зөвхөн Америкчууд өөрөө байдаг хүмүүс биш шүү дээ. Америк гэдэг улс чинь бүр ингээд 9 жорын улсын хүмүүс байж байгаа. 9 жорын соёл, 9 жорын үзэл бодол ингээд холилдсон юм газар байгаа байхгүй юу. Тэгээд зөвхөн одоо мууж мужаасаа шалтгаалаад бас өөр одоо баруун иргэн одоо баруун ч гэдэг юм уу зүүн иргээр ингээд өндөр том хотууд ингээд байна шүү дээ. Тэр том хотуудын чиглэл гэдэг юм хүмүүсийн хандлага нь бас өөр. Төвийн хүмүүсийн хандлага нь бас өөр байгаа. Тэгэхээр яг нэг улс гэж ярихаас гадна бүр мууч хоорондоо бүр шал өөр байгаа болохоор бас юу байгаа юм л та. Тэгээд миний одоо өөрөө гэртээ хүүхдээ харж байгаа. Яг тийм орчинд хүүхдээ өөр харж байгаагийн сайн тал нь бол Монгол хүн чинь нөгөө би бол бодохдоо Монгол хүмүүс чинь айгүй тийм универсал гэдэг юм уу? Юмыг ингээд бүр ингээд аргын айгүй сайн олдог хүмүүс гэж боддог байхгүй юу? Тийм болохоор яг тэр Монголын ухааны гэдэг юм уу юмд ингээл энэ болохгүй юм уу тэгвэл ингээ яачил яасан гэл бид нар чинь ингээл тэ айгу хурдан аргыг олдог штэ яг тэрийг бол тэр юу бол Монгол хүний бол Америкт бол айгу зохих байхгүй ямар ч хүнтэй юу болчин тэ тэгээд юу ч хийсэн гэсэн өний чинь гэх юм айгу хурдан сурдаг тэр юуг бол бас дамжуулж сургаж өгөх юмсан гэж бодсон тэгээд тэр нь юугаар дамжих вэ гэхээр яалтчгүй монгол хэлээр дамжил гэж би бол бодож байгаа. Тэгэл монгол хэл гэртээ дандаа монголоор ярьдаг. Монгол ном уншиж өгдөг. Тэгэл одоо юу гэх юм монголоос аль болохоор монгол тоглоом энэ төр их авчруулахыг боддог. Монгол ном авчруулахыг боддог. Ерөнхийдөө бол ном энэ төр бол айгүй авчирдаг. Тэгээд одоохондоо уншиж чадахгүй зургнууд нь бол Америкийн одоо энэ зарагдж байгаа зах зээлд байгаа номнуудыг бол гүйцэхгүй байгаа. Материал одоо юу гэх нэг зураглалч гэдэг юм уу нь бол тэгтээ одоо юу гэх Монгол яг нэг үлгэр мөлгөр уншихаар айгүй дуртай. Сонин байд юм шиг байна. Тэгээд дундахт нь бол монгол үлгэр уншиж өгдөг. Өөрөөр нь сонгуулна л та гэхдээ яг том охин бол хийхтэй монгол үлгэр уншуулдаг. Тэгээд доошогоо бол яг тэгэл нэг зургандаа болдог юм шиг байна. Тэгээд тэгснээр яг монгол хэлтэй хүн болно. Монгол хэлээ бол алдахгүй, монгол ухаанаа алдахгүй. Тэгээд орчиндөө бол өсөж байгаа учраас тэгэл яах вэ? Тэгээд бас нэг хэлээ гэсэн юм аа гэртээ одоо хүүхдүүдээ харж байгаа гэхээр яг л гэртээ гэхээр одоо яг л гэртээ гэдэг үгээр л бас төсөөлөд идэх хүмүүс бас байдаг бах. Гэхдээ гэртээ гэдэг маань би хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй л байгаа болохоос ш одоо бүх тийм нийгмийн харилцаанд бол орж байгаа гэсэн үг шүү дээ тий. Гараад парк дээр тоглосон ч гэсэн адилхан тэгэл одоо гинт хүүхдээ нэ хятад хүүхдээ нэ Америк хүүхдээ нэ тий. Африк гаралтай хүүхдүүд ч гэдэг юм уу ингээл 9 жирийн хүүхдүүдтэй адилхан парк дээр тоглож байгаа болохоор тэр парк дээр тоглоход хүртэл аавч ингээл байн хараал за нэг хүүхдийг одоо уурлал жоох хүүхд чинь очроо олохгүй байгаа л нэг тий нэг хүүхд цохиод авдаг ч юм уу жоохон тэх юм бол болохгүй ёстой энэ бол болохгүй шүү наадтай ингэж тоглох хэрэгтэй парк гэдэг бол нийтийн өмч чи гулсан бол дараа нь найзаа гусуулах хэрэгтэй чи хүлээх хэрэгтэй тэргээл ингээл яг нөгөө парк дээр бол ингэж тоглодог дэлгүүрт бол ингэж явдаг тэ шүтний эмнэлэгт бол ингэж үйлчлүүлэн ч гэдэг юм уу. Тэгэд ингээ бүх нийгмийн юг бол бас сурж байгаа. Яг нөгөө юу гэдгийг тогтсон цагаар тогтсон одоо тийм юу гэдгийг боловсролын curriculum гэдэг штеп. Сэдвтэй тийм одоо бага насны тийм боловсролыг л тийм цэцэрлэгт нь өгөхгүй байгаа болохоос ш. Ерөнхийдөө бол хангалттай тийм нийгмийн харилцаанд хүүхдүүд бол орж байгаа гэж бодож байгаа. Тэгээд монголоор яг яриад сурчаар яалтчгүй тэгэл хамгийн наазах нөгөө юмэтэйгээ зүгээр уцаар яриа л те сурч юм. Монгол энд байгаа монгол хүмүүстэйгээ харилцаад тэгээд хүнтэй нөгөө ярина гэдэг чинь яриад хүн болгоно бас онцлогтой болохоор тэр болгоноос нь хүүхдүүд юм сурч идэм байлээ. Энэ хүн чинь ийм хүн шүү дээ. Энэ хүн ийм чаддаг те энэ их ч ингэдэг те гэл ингээл тэгэл зөвхөн нөгөө хэрэв монгол хэлээ бас нэг сайн яахгүй заагаагүй сураагүй хүмүүс бол энд байгаа монгол хүмүүстэйг бас нэг харилцаж чадахгүй шүү дээ. Том хүмүүс нь бол жоохон одоо орой ирсэн ч гэдэг юм том хүмүүс бол жоохон англи хэлэн жоохон муу байвал тэр хүмүүстэй харилцаж чадахгүй. Тэгээ харилцаа зогсож байгаа чинь тэгэл нэг нэгнээс сурах юм юу ч байхгүй болчих واخ гэж бод. Ажигласан.
Тэгэхээр монгол хэлээ бол аягүй сайн заах нь бол хамгийн ихэнд юм байна л гэж бодоод байгаа. Өөрөө Монголд амар дуртай байхгүй юу? Айгу мундаг, үнэхээр мундаг байна. Ингээд одоо тэгэхээр бит хоёрын ярьж байгаа сэдв бол аюу тодорхой болчихж байна л да. Яг одоо чиний ярьж байгаа одоо гаргаж байгаа үйлдэл энэ бодож санаж байгаа бүхэн чинь ерөөсөө нөгөө хүмүүжил гэдэг талаарх ойлголтыг бүхэлд нь хилээд өгч чинь л да тийм ээ. Хүмүүжил гэдэг гэртээ ингээд би хүүхдээ хардаа гэхээр тэр хүүхцхэн одоо гэртээ л байгаад ингээд тэр хүмүүжиж байгаа гэсэн ойлголт биш юм аа гэд. Тэгэхээр хүмүүжил гэдэг бол нийгмийн бүх одоо хүрээлэн буй орчин тийм ээ бид нар гадаа гараад хүнтэй харилцсан яаж харилцах вэ тоглоомын талбайд хүүхд найзтайгаа яаж тоглох вэ дэлгүүрт ороод хүүхд худалдагчтай яаж харилцах вэ гэл тийм ээ бүх юмд хүнтэй харилцаанд орж байгаа бүх зүйл нийгмийн харилцаанд орж байгаа энд бэлтгэгдэн гэдэг бол тэр хувь хүүхдийн хувьд бол маш том хүмүүжлийн хэлбэр байгаа. Тэгэхээр энэ хүмүүжлийг авахд энэ хүмүүжлийг биедээ одоо тэр хүүхд маань шингээж аавн тэр хүүхэд тэр хүмүүжилж өснө гэдэгт маань одоо ээж хүний оролцоо тийм ээ гэр бүлийн аав ээжийн оролцоо за цаашлаад багш сургууль хүмүүжүүлэгчдийн оролцоо гэдэг ингээд маш олон төрлийн оролцоотойгоор хүүхд маань хүмүүжлийг олж авдаг юм байна. Тэгээд сая яг одоо өнөр жаргал маань бүр тодорхойлоо хэлчихлээ тийм ээ хүн ерөөсөө харилцаж байгаа юм бүхнээсээ хүүхд суралцж яадаг юм элэ гэдэг. Тэгэхээр тэр хүүхэд зөвхөн одоо гэртээ байгаа л ээж нь айгүй сайн хүмүүжүүлээл айгүй сайн ном уншиж өгөөл маш сайн халаа тий хичээл хийлгээл ингээл зөвхөн гэртэн суулгаад тэр хүүхд одоо сайн хүмүүжлэлээ болчлоо гэсэн үг биш болж байгаа байхгүй тийм ээ ямар ч насны ямар ч хүнтэй ямар ч орчинд одоо яаж тэр хүнтэй хүн хоорондоо харилцах хэрэгтэй гэдэг харилцаанд суралцсан гэдэг маань тухайн хүүхдийн маань хүмүүжил одоо бас айгүй сайн тавигдаж өгөх суурь нь болж өгч шүү тийм ээ. Тэгэж нийгмийн харилцаанд маш зөв орж чадж байгаа олон талын харилцааг одоо авч чадах тийм ээ. Харилцаж чадах тэр сэтгэл зүйг авч чадж байгаа хүүхд цаашаа нөгөө боловсролыг өөр дөрөө шингээж авах тийм ээ. Боловсролын талаарх ойлголтыг яаж боловсролыг эзэмших гэдэг ойлголтууд ч гэсэндээ бас өөрөөр ингээ ялгаатай явчихж байгаа ах тийм ээ. Айгуу сайхан базаад маш ойлгомжтой гэсэн тийм. Яг нөгөө зөв бурууг амар сайн багаас нь нөгөө хүмүүжүүлнэхээр бас л яг л нөгөө аль нь зөв бэ аль нь буруу вэ те. За энэ бол ийм болохгүй үйлдэл шүү. Энэ бол зөв үйлдэл шүү. Ийм л юм хийж явах шүү гэдэг л чиглэлийн өхөл бах л да те. Тэгэл гадуур явсан ч гэсэн за машин зам дээгүүр явж байхад тэгэл заримдаа ингээл хурдан ингээл одоо хажуугаар өнгөрөө явдаг машин байлаа гэхэд тэгэл ээж нь яагаад ямар хурдан явдаг машин бэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхэд бол оо миний ах энэ зам дээр ийм хурдтай явах хэвээр энэ машин хурдан явж байна. Энэ болохгүй ийм үлдэх шүү гэл ингээл тэр болгонд нь тайлбарлаад өгөөд хахаар зам дээр хурд байд юм байна. Хурдыг барьж явах хэвээр юм байна. Хурдаа одоо энэ хүн ингээ хурдан яваад байвал аюултай шүү дээ тий гэл тэгэхэр чин тийштэй ээж яа болно гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр тэгэл наазах нь одоо юу гэдгийг наазах яг тийм тэг би аль болохоор нөгөө гэртээ байгаад ер нь нөгөө юу гэдэг гэртээ бол нэг 2 цаг ингээд нэг 50 суулгах цаг ерөнхийдөө гаргаад босоод уярал аль болохоор л өдөр болгон гадагшаа авч явдیں۔ Зүгээр дэлгүүр явсан чи хаашаач явсан хамт дагуулж явна. Эхэндээ бол тэгэл хүмүүс чинь дэлгүүрт өртөл хараад чи өстө нэрээ handsful гэж ярьдаг байхгүй. Өстө нэрээ 3 хүүхдэйг болсон тэгээд дэлгүүр явж явах ингээл хүмүүс агиох тэгдэг гэсэн. Америк хүмүүс ч гэсэн тэгэн тэгэл зүгээр тэд нэр сурж байгаа юм сурж байгаа ингээл тэгэл дэлгүүрт орсон ч гэсэн бид нар ч ерөөс анх нэг ерөөсөө тийм ойлголтгүй өссөн л юм байлээ л дээ. Тэгэл өөрөө ирэхгүй нөгөө эргэн тойронд сурчдаг гэдгийг тий. Тэгээд дэлгүүрт орсон ч за энэ бол ийм ногоо ямар ногоо байна ямар жимс байна энийг өгдөг гэлээ алинд нь дортой байлээ чи энэ ямар өнгөтэй байна гэл ингээл асуугаал гэдэг юм ингээл яваад хаар айгүйх ингээд хөгчим сураад идэм билээ. Тэгээд сонирхолтой өлөө эн чинь нөгөө нэг эрдэнэ шиш байна штэ эрдэнэ шиш чинь фермээс ирдэг штэ мэрдэг штэ гэл те Google-дээс үзсэн юм ингээд дэлгүүрт очиод холбоод байгаа байхгүй. Тэгэхээр сайн дагуулж явж явах хэрэгтэй байна. Тэгээд сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байна гэл. Тэгээ харцсангуу энд нөгөө ерөнхийдөө Америк хүмүүс чинь хүүхдүүдийг ингээд нөгөө бүр нөгөө энэ хүүхдүүд чинь ирээдүйн энэ улсын эзэн гэдэг бүр ингээд цаанаасаа мэддэг болохоор гэдэг юм уу. Ямар ч хүн танихгүй байсан ч гэсэн хай гээл те ээжтэй тусалж явна уу. Энэ юм сураараа ээжтэй сайн туслаарай. Томоотой явдیں۔ Шүү хамаагүй гүүл унан шүүч гэдэг юм ингээл танихгүй хүн байсан ч гэсэн айгүйх хэлж зааж өгдөг байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө бол айгүйх эрт тишээ дагуулж явж юм үзүүл сургаж ивэл ерөөсөө тухайн тэрүүгээрээ л нөгөө сэтгэлэн те хүн ингээл баяжаал ингээл илүү олон одоо туршлага тийм дурсамж мэдрэмжтэй болохоор илүү л тийм баялаг хүн болт юм байна гэж бодоод ерөөсөө айгүй итгэдэг л дагуулж явдаг болоод байгаа.
За яста мундаг ээж байна. Маш одоо хүүхдүүдийнхаа хүмүүжилд оролцоод. Тэгээ энэ бол зүгээр айгүй энгийн л асуудал байгаа байхгүй тий. Яг одоо зүгээр л амьдралынхаа бүх процесс одоо хүнд угаасаа дэлгүүр явдаг, угаасаа одоо нийгмийн харилцаанд ордог. Энийг хүүхэд хараад тэр чигтээ ингээ хүмүүжэд явж гин гэсэн болж байгаа байхгүй тийм ээ. Маш сайхан хүмүүжлийн арга байсан аа. Аав ээж нар тэгдэг байсан шүү дээ тий. Хаашилж яваа. Одоо бидний үед бол аюух тийм 8 хэдэг хүмүүс их үед байдаг болсон тий. Тэгэл би бол аягүй аавыгаа дагаж явдаг байсан шүү. Тэгэл хаашаач ясан дагуулаад тэгэл аав тэр болгонд бол тайлбарж өгөхгүй л дээ. Тэгэл хүүхд юм чи өөрөөхөө хараалаа энэ ингэж байгаа болов тэгээд байгаа болов яг хэрвээ тайлбарлаж исэн бол илүү тийм сайн ойлгоцтой ч гэдэм үү те. Яасан бол гэж бодох юм үлдэхгүй. Тэгэхээр илүү сайн байх байсан байх л гэж боддیں۔ Мэдээж тэгэл тэр үеийн хүмүүс чинь юу гэж тэгэл миний охин одоо 8 их чинь ингээл тэр болгон яриад авахгүй шүү дээ. Гэхдээ дагаж явдаг байсан тул айгүй хэм сурдаг байсан юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд одоо энд бол ирээд тэрийг бүр ингээд одоо хүүхэлтэйгээр нь ч үт юм уу багш нар нь ч үт юм уу эргэн тойрондхон ингээд бүр юу яагаад өгчдөг, заагаад өгчдөг, номоор нь тайлбарлаад өгчдөг тий. Тэгэхээр яг нөх хүүхдийг дагуулж авах гэдэг чинь ингэт юм аа. Зүгээр л нэг дэлгүүрээр дагуулж авал хэрэгтэй юм аавна гэж би бол анхандаа бол яг ойлгуулж байгаа тиймэрхүү байсан бэлээ. Тэгээ яг энтхий айгүйх тийм номын сан их ордог. Тэгэл юугүй яг цэцэрлэгт өгдгөөч гэсэн энтхийн тийм цэцэрлэгийн юуны системийн тийм юу муу гэдэг. Одоо мэйлинг лист, мэйлэнд нь бүртгүүлцдэг ч юм уу. Эсвэл янз бүрийн тийм community байдаг байхгүй. Тиймэрхүү юмны мэдээллийн авъя гэдэг имэйлээ нөгөө subscribe гэж хийчихдэг шүү дээ. Тэгээд хийхээр янз бүрийн мэдээлэл ирдэг. Тэгэхээр одоо 3 насны хүүхэд тэгээд та ингэж тоглоорой. Ингэж тоглол хүүхэд чинь ийм юм хөгжиж шүү ч гэдэг юм уу. Тиймэрхүү өнгөө гэхдээ аягүй хэрэгтэй мэдээлэл аягүй байд юм билээ. Тэгэхээр айгуу тийм их сурвалж тийм юу их хайдаг болсон. Янз бүрийн мэдээлэл их хайдаг болсон. Тэгэл тэрнээсээ харахаар нэрээ тийм биш үү. Би ерөөсөө дэлгүүр яваал зүгээр л дэлгүүр хэрэгтэй маавна гэж буцаад ирдэг болсон. Сүүлийн үед бол айгуух тайлбарладаг болоод байгаа. Энд чинь ийм юмд хэрэгэлдэг шүү дээ. Эний чинь ингэж хийдэг байхгүй юу гэл. Тэгээ зарим минь асуухаар өөрөө ч мэдэхгүй юм бас байгаа байхгүй юу. Нэр ээж мэдэхгүй юм биш үү. Хоёлаа тэгвэл энийг судлаад дараа нь хоёлаа мэдэж аваач гэдэг юм уу. Тэгээд явахаар ингээд өдөр тутмынхаа амьдрал нь айгүй баялаг зүгээр нэг ээжигээд байгаа л дэлгүүр яваал ядраалч гэдэг юм уу тий. Наашаа цаашаа машинаар яваал ядраалч гэдэг юм. Тийм юмнаас илүү тийшээ яваад нэг тийм сурсан шүү дээ. Тэнд очсон чинь тийм болсон шүү дээ гэдэг хүүхдэд бас гоё дурсамжуулах юм байна даа л гэж боддог байсан. Тэгээ гэртээ суугаад хүүхдээ хараад гэдэг юм. Тэрийг бол одоо би айгүй бахархалтай ээж ажил хийж байгаа. Маш гоё ойлголттой болж авсан байна шүү дээ. Манай ихэнх одоо бас бүсгүүчүүд маань тий залуу ээж нар маань гэртээ хүүхдээ хараад байж байгаадаа зарим талаараа готрох ч үе гардаг тийм ээ. Ер нь бид нарт ч тохиолдчихсэн тий. Ер нь худлаа биш үнэн шүү дээ. Бид нар ингээд өсөж байгаа хэвчээ. Ер нь яагаад би ингээд гэртээ суугаад байна. Эн чинь юу илээ гэдэг заримдаа ингээд жоохон сэтгэлээр унах юу илээ гэж бодогдох тийм ээ. Олон талын зүйл байсан. Тэгээд альва зүйлийн гэгээтэй альва зүйлийг зөв талаас нь эерэг талаас нь харж чадвал ингээд маш их ололт амжилтууд байгаа тийм ээ. Өөрийнхөө хүүхдтэй зөв ажиллах, зөв одоо хүүхдээ хүмүүжүүлэх олон талын юм дээр суралцаад давхар өөрөө суралцаад тийм ээ. Өөрөө суралцаад хүүхдүүдээ сургаад ингээд явна гэдэг бол маш том аз жаргалыг өөртөө мэдэрч байна шүү дээ. Аз жаргалтайгаар хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр бахархалтай сайхан хэрэг байна. Сто бахархмаар сайхан сонсогдож байна. Гайхалтай. Тэгээд мэдээж хэрэг манай одоо хүмүүс Монголд байгаа хүмүүс маань ч гэсэн ярьдаг тийм нийгэм нь өөр юм чинь тийм ээ. Өндөр хөгжилтэй улс юм чинь. Хөгжил сайтай газар амьдарч байгаа юм чинь гэж ихэвчлэн хэлэх тал байдаг. Тэгж харах зүг байдаг тий. Магадгүй тийм бах сая болж хэллээ шүү дээ. Хүүхдүүд маань бас цэцэрлэгт яг явдаггүй. Гэхдээ бол надад маш их мэдээллүүд хангалттай байдгийг би олж мэдсэн. Тэгээд бид нар бас зарим зүйлийг өөрсдөө ирж хайж тийм ээ. Зарим зүйлд өөртөө хэрэгтэй зүйлийг олж авахын төлөө бас их хичээл зүтгэлтэй байх нь зүйтэй юм аа тийм ээ. Юм бүхэн одоо бэлэн байх боломжгүй. За мөн бас тэр талын мэдээллийг одоо энэ аливаа нэг хөгжсөн ч гэдэг юм одоо өндөр хөгжилтэй орны нэг байдлыг хараад байхад нэг ийм хүн рүүгээ чиглэсэн юм анзаарагдаад байна тийм ээ. Ер нь хүндээ чиглэсэн. Хүнээ
илүү чухалчилж үзсэн тийм ээ. За тэр хүнд зориулсан мэдээллийг бэлдэж өгч जैन тийм ээ. Таны хэдэн насны хүүхэд чинь тийм зүйлс тгий шүү. Одоо ингээрээ гэх мэтчлэн тийм ээ. Энэ мэтчлэн тэр улс өөрийн иргэнэ гэдэг юм уу тийм ээ. Одоо хүнээ хайрлах, хүндээ анхаарал хандуулах, хүнийхээ хөгжилд анхаарах бас их шатны арга хэмжээнд байдаг юм байна л да тийм ээ. Одоо миний хувьд бол яг Японд амьдарч байгаа болохоор Японы ингээл амьдрал сургууль соёл тэгэл ийм байдлаас нь ерөөхдөө харж байгаа юм. За одоо ингээ өөр улсын тийм ээ Америк гэдэг бол том гүрэн за тэрний донд одоо маш олон мууж ингээ байгаа учраас олон талын юм зүйлс байдаг байх. Гэхдээ ерөнхийдөө ингээд яригдахад бол яаж ч бодсон хүн рүүгээ чиглэсэн хүнээ анхаарсан ийм байдал бол олон улсын бас их хөгжлийн гол одоо үнцгэн байгаад байна гэж бас бодогдох юм тийм ээ. За тэгээд хоёрын яриа ерөнхийдөө нэлээд гүнзгийрээд бүр одоо улсын хөгжил рүү орох гэж байна шүү дээ. Хүмүүжил боловсрал ярьж байгаа. Гэхдээ тийм хүмүүжил боловсрал бол яалтчгүй ингээд маш том сэдв. Энэ бол одоо хизээж одоо аль нь илүү аль нь байх ёстой байх ёсгүй гэж яригдах ямар ч боломжгүй гэдэг нь бол ингээд яриа болгон дээр миний уулзч ярилцж байгаа хүн болгоны ингээд яриан дээрээс бол маш тодорхой харагдаж байгаа. Тэгээд хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэдэг шиг хүн ер нь хүн шиг л хүн болж өсөж хүмүүжих нь одоо таны нийгэмд энэ амьдрал энэ дэлхийд амьдрах одоо гол алхам юм да тийм ээ. Тэгээд ийм сайхан яриаг өрнүүлсэнд маш их баярлалаа. Өнөр жаргалаа. Тэгээд ярих сайхан боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө хувь хүний хувьд ямар мундаг одоо ээж за мөн үр хүүхдийнхаа төлөө ямар сайхан одоо нөгөө эхлээд чивтээр хүмүүжлэхэр чинь юу илээ гэдэгт бүх цагцаараа чи хүмүүжлэх гэдгийг утгаар нь надад ингээд маш гой тайлбарлаж өглөө. Тэгээд маш их баярлалаа. Бас сонсож байгаа хүмүүст маань ч гэсэн маш энгийн бөгөөд маш сайхан яриа болж чадлаа гэж миний хувьд бодож байна. Тэгээд маш их баярлалаа өнөр жаргалаа. Ингээд ярьсандаа баяртай байна. За өөрийнхөө бодлыг ярьсандаа бас баяртай. Тэгээд хүмүүс одоо сонсож байгаа хүмүүс авахыг аваад хаяхыг хаяад авахгүй ухаанаар хандараа гэж хүсье. Тэгээд яг чиний хэлдгээр өмнө нь одоо өөрөө ингээд зорж хайхгүй бол юм бэлэн байдгүй маа. Тэгэхээр Монголд би ч гэсэн Монголд байж байхдаа одоо 10 жил байж байхдаа ч гэдэг юм уу сургуульд ороод Япон одоо шинэ Монгол сургууль төгссөн. Тэгээд сургуульд ороход яхта Японд сурах тэтгэлэг одоо сайн сураад зорж чадах юм бол Японд бас тэтгэлгээр сурж болдог юм байна гэдгийг мэдээд маш хичээж исэн. Тухайн үед бол өдрийн бараг 3-4 цаг унтаал тэгэл аюу ханц манц цээжилдэг байсан. Тэгээд яг одоо тэр үеийн яг тэр нөгөө олж авсан юм нь бол надад яг байгаад байгаа байхгүй. Ямар ч үед хэцүү байсан ч гэсэн өөрөө ингээд нөгөө байн гарцыг хайж авах юм бол хайжлах юм бол хизээ нэг цагт олдог юм байлээ. Тэгэхээр одоо Монголд байгаа ээжнэр залуу ээжнэр ч гэдэг юм оо би юм байна тийм байна гэд бас мэдээж хүн болгон сэтгэл зүйн тийм хямралд бол төрсний дараа ордог. Гэхдээ тэр бол та хүн бүгдээрээ ингээд хүн гэдэг те бүр ингээд бүхэл бүтэн хүнийг бүтээгээд гаргаад ирсэн өсөж ийн гэдэг бол бүр маш том гавьяа юм шүү. Тэрийгээ тэгэж хүлээж аваарай. Одоо юу гэдгийг бид нар ингээд гадаад үзмжиндээ санаа зовоолч гэдэг юм уу миний өс унаад байна. Миний арьс юм болчлоо. Ингээд жин хаягдахгүй юм ч гэдэг юм ингээд санаа зовох. Тэр бол мэдээж чухал. Мэдээж эмэгтэй хүн учраас чухал. Гэхдээ та бүхэн тийм том одоо үйл хэргийг хийж байгаа шүү. Тэрэндээ ингэж бүр бахархалтай, гавьяатай юм шиг тэгж бодож байгаарай. Одоо юу гэдгийг битгий тэгэл те. Би одоо яаж юм гэдэг юм уу? Хөхтэй харж юм гэдэг юм уу? Бас тэгж бодож байгаарай. Тэгээ зөвхөн одоо залуу ээж нараас гадна залуу ээж нарыг хүрээлж байгаа нөхрүүд байна те. Ээж аав нар байна, хадам ээж аав нар байна. Тэр шин төрсэн ээжийг, шин төрсэн хүүхдийг хөл дээрээ босоод өөрсдөө ингээд одоо хямралаасаа гараад ингэх хүртэл маш сайн дэмжээрээ тэгэх юм бол маш сайн дэмжлэгтэй байсан төрсний дараа сайн дэмжлэгтэй байсан ээж нар бол маш сайн одоо юу гэдгийг жирийн одоо юунд орхон айгу хурдан байдаг. Тэр хэмжээгээрээ хүүхэд нь бас айгу одоо их өөлдөгч үү юм уу ээжээсээ бас айгу хамаардаг учраас ээжийн сайн дэмжээд өгөх юм бол бас ээж хөө хоёр хурдан одоо тэнхрээд те эрүүл сайхан бойжиж хүмүүжихэд сэтгэл зүйн хувьд ч гэсэн физиологийн хувьд ч гэсэн маш нэмэртэй байд юм байлээ гэдгийг захимаар энэ тэгээд өнөөдөр
урьж ярилцсанд баярлалаа. Нэмэр болох юм байсан байгаа даа л гэж бодож байна. Үнэхээр маш сайхан яриа боллоо. Маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо баярлалаа. Өнөр жаргалдаа бас маш их баярлалаа. Магадгүй дараа нь бид нар дахиад гоё уулзах, илүү сайхан яриаг өрнүүлэх бас боломж байна ах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн маань ярилцлагыг хүлээж авсан сонсон та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд альва зүйлдээ зөв өнцгөөсөн зөв одоо хандлагатайгаар хандж байгаарай гэж та бүхнээсээ бас хүсмээр байна. Тэгээд дараагийн цуврал ярилцлагаар уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.